QGO-оор аялаа хэрхэн хуваалцах вэ? QGO нь аялаа хуваалцдаг аппликейшн бөгөөд жолоочдоо дараагийн зорчигчоо автал бага хүлээж илүү олон цагийг үйлчилгээнд явж үр ашигтай өнгөрүүлэхэд уг аппликейшн тусна. Аяллаа хуваалцах үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ? Та зүгээр л эхний зорчигчийн хүсэлтийг зөвшөөрөх гэдгийг дараад л болоо. Таныг замдаа явж байхад чиглэлийнхэн дагуу дайгдах зорчигчид таны аялалд нэмэгдэж болох юм. Хоёр дахь зорчигч нь хүрэх газраа оруулснаар өөрийн чиглэлийн дагуух дайгдах боломжтой таксины жолоочийг олж сонголтоо хийснээр тухайн жолоочид аппликейшнаар мэдэгдэл очих болно. Нэг чиглэлд явж буй таксинд 3 дахь зорчигч нэмэгдэж сууснаар үйлчлүүлэгчдийн хэтвчийг хэмнэхээс гадна жолооч нарт ч бас ашигтай сонголтыг бид олгох юм. Анхны зорчигч сууснаас эхлээд сүүлийн зорчигч буух хүртэл замыг QGO аппликейшн тооцсон зорчигчдын үйлчилгээний төлбөрийг хуваан бодно. Дээрээс нь нэмээд аялал хуваалцсан зорчигч хүрээс танд болон жолоочид урамшуул нэмж бодогдох болно. Та өнөөдрийн аяллаа дуусгасан эсвэл төр завсралгыг хүсвэл хүсэлтийг зогсоох гэсэн сонголтыг дарахтал хангалттай. Ингээд л болоо. Одоо та бүхэн QGO-ыг хэрхэн ашиглахаа мэддэг боллоо. Тиймээс жолооч үйлчлүүлэгчийн аль нь ч аяллаа хуваалцсангаа ашиг орлогоо нэмэгдүүлж санхүүгийн хэмнэх боломжтой боллоо. QGO аяллаа хуваалцъя.